Балчир хүүгийн амийг хөнөөсөн балмад этгээд. Энэхүү хүү амны хэрэг 2006 оны 9-р сарын орой гарчээ. Маргааш өглөөний 8 цаг 30 минут өнгөрч байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн элтсийн жижүүрийн утас тасхийн дугуйр. Хонхор налаа хорчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо төмөр замын урд талд нас барсан хүүгийн цогц олдсон тухай дуудлага байлаа. Тэр дуудлагын дагуу нийслэлийн цагдаагийн газрын 102-ын жижүүрийн бүрэлдэхүүн дүүргийн цагдаагийн элтсийн эрүүгийнхэн дэд хурандаа үржин хошууч Баттулга нараар удирдуулан хэргийн газарт очисон байна. Хар бор ажилд нухлуулж явдаг 14-өөс 15 насны хүүгийн цогцос хэдийн хурж амжжээ. Нарийнхан мяндас маягийн цагаан утсаар хоёр гарыг ард нь хөлж, хоёр хөлийг жинсэн өмдөр нь тушиж, өвдгөөр нь хойш нуглан гарын хүлээстэй нь хамт уйсан. Хүү чадлаараа эсрэг үзэл үзүүлж байсан бололтой. Газар самардан бас тэмцэлдсэн улмөр илт. Талигачийн нөөрлөв хэд хэд хүчтэй зохиж хоолойг нь боомлон аманд нь готлын улавч чигэж хөнөөсөн байлаа. Хэн болох нь үл мэдэгдэх, юунаас болж хөвгөнийг хороосон, учир бүтүүлэг онц ноцтой эргийг мөрдөн илрүүлэх ажил эхэлжээ. Өглөө эрт аргал түүхээр төмөр зам даган гарсан эмэгтэй, цогцсны ойролцоос авхэн күрэмтэй дунд цэргийн насны эрэгтэй явж өнгөрсөн тухай цагдаагийнханд хамгийн анх мэдээлв. Түүний дараа тэр хаваарч өдөртөө морой бариад өнгөрсөн хоёр жаал мөнөөх савхэн күрэмтэй хүйтэн царайтай согтуу үнийг ойрын зайнаас харсан тухайгаа бас хэлсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн элтсийн ахлах дэслэгч Отхон Баяр гардан авч ерөн сурвалжлах үйл ажиллагааг эхэлсэн байна. Тэр даруй талигач хүүгийн цогцыг моорогт хүргэж хэргийн газар үжлэг шинжилгээ хийв. Шүүх эмнэлгийн криминалистик шинжилгээгээр хүчин давтаж хүлэгдсэн амруун гутлын 3 ширхэг уловч чихэж улаан хоолойг бөглөж боомлсноос амьсгал бүтэж өхөлд хүргэсэн дүгнэлт гарчээ. Эрүүгийн төлөөлөгч энэ хэргийг хэн гэгчдгээд ямар зорилгоор яах гэж үйлдв гэдэгтэр хэд хэдэн таамаг дэвшүүлв. Эхнийх нь үеийнгийн тэнмэл таншааны найс нөхд нь харилцсан муудалцсны улмаас, хоёр дахь нь сэтгэл мэдрэлийн өвчтэй гаж донтон, эцсийнх нь архаг гэмт хэрэгтэн шунхаан сэдэлтэр гэсэн таамаг дэвшүүлэн ажиллажээ. Гэхдээ дээрх 3 таамгийн аль нэгийг батлахын тулд талигач хүү хинтэйгээ амьдрдгийг тогтоох хэрэгтэй. Ингээд эрүүгийн төлөөлөгч Отхон Баяр талигачийн фото зургийг олон дахин хэвлэн хотын хүний хөдөлгөөн өнхтэй үзрийн газар автобусны буудлуудаар хохирогчийн зургийг энтэнд наажээ. Олон улсын худалдааны төв Нарантуул зах дээр уг зургийг барьж авсан цагдаа нартай тентхийн тэрэгчин хүү таарч зургийг шууд таньсан байна. Тэрэгчин жаал: "Миний найз Зоригт Баатар мөн байна. Тэр сүүлийн 10 хоног зах дээр харагдаагүйгээд хүүгийн гэрээ хаягийг цагдаа нарт зааж өгчээ. Бүрлээч хүүгийн ээжтэй уулзсан учир байдлыг ойлгуулсны дараа түүнээс мэдүүлэг авав. Бүрлээч хүүгийн ээж бие муутай нэгэн бөгөөд нулимсаа арчин байж инхүү өгүүлжээ. Миний хүү Зориго 2 охин дүү ээжтэй тусдын болж бид 3-ыг тэжээж байсан ганц хүн шүү дээ. Хүү маань бусдтай нийцтэй муу зуршилгүй, арх тамхи огт хэрэгэлдэггүй, гадуур тэмдэггүй байсан юм. 9-р сарын дунд үед хэд хоног алга болсон. Нарантуул захаар очиж сургал бол 2 том хүн дагуулад самарт явсан гэсэн." Их мөнгө өгөх тухай тэр маань ярьж байжээ. Дараа нь гэртээ эргэж ирээд "Ээжээ, би нөгөө 2 ахад чинь самрыг нь түүгээд өгчихсөн. Одоо очиж мөнгө авлаа" гэд явсан. Энэ үгийг хэлчихэд хүү маань эргэж ирээгүй хэмээжээ. Үүнээс улбаалan хүүг тараншаа болон сэтгцийн өвчтэй гаж донтон хөнөөгөөгүй болох нь тодорхой болжээ. 2 хүүг дагуулж явсан этгээдийн ам зургийг гаргахад талигачийн цогц төмөр замын ойролцоо явж байсан савхэн күрэмтэй эртээ тунд өстэй байв. Улмаар ууланд самар түүж бөөнддөг хүмүүсийг эрен сурвалжилж уулзвал тэдэнтэй хамт явсан 2 самарчин энэ хүний зураг талигач хүүтэй хамт богдуулнаас бууж ирсэн хүн яг мөн байна гэж хэлв. Зоригт Баатарыг дагуулж явсан 2 хүн цайд захын баруун хашаанд байрлах Алтан сан компанид самбараа бөндсөн гэдгийг нь хүртэл тогтоов. Тэд уулнаас буухдаа ой хамгаалагчийн байшинд бүүгээ сав суулга зэргийг үлдээснээс тэдний хурууны хээг буулгаж ав. Сэжигтэй этгээдүүд Центред компани дэлгүүрээс шөнийн 22 цагийн үед Атила арх 2 шилийг аваад гарах хооронд Зоригт Баатар тэднээс мөнгөө нэхэж байхыг худалдагч эмэгтэй сонсчээ. Нэг үгээр гэмт хэрэгтний ам зураг хэн гэдг нь тодорхой болж гарын хээг хэрэг бүртгэлийн архив руу илгээжээ.
Энэ этгээд бол урд өмнө 4 удаа ял шитгэл эдэлж явсан Багалзуур болтоо 2 удаагийн нахиур гэмт хэрэгтэн Шар Ганбатнар байлаа. Тэднийг эрен сурвалжилж олох ажиллагаа 2 хоног үргэлжилсэний дараа гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ. Болдоо Ганбатнар Улаанбаатар зочдуудлын өмнөөс бие үнэлэгч авч хаад 11 дэх хорооллын заан бааранд садарлаж байхад нь эрүүгийн ажилтнууд халуун өнчлөөс нь баривчилсан байна. Мөрдөн байд салтын явцад Шар Ганбат хийсэн хэрэгээ инхүү мэдүүлжээ. Багалзуур тэр хоёр зүүн хараагийн шоронд байхдаа танилцсан байна. Шоронгоос гараад болдоо нэг хэсэг гал хам Гамбаагиндаа амьдарч байсан юм. Бид хоёр мөнгө болохоор нарантуул зах гарсан. Тэндээс тэрэгчин хийдэг ажилсаг сэргэлэн хүүхэд олж аваад самар түлгэх, хүүхдийн хөдөлмөрийг мүлжих замаар мөнгө олохоор шийдсэн байгаа юм. Ингээд нарантуул зах хаваар тэр хоёр бүтэн өдөр эргэлдэн тэрэгчин жаалуудыг ажиглаж байлаа. Харж байгаа турдан шаламгай бас сэргэлэн байрын хөөг сонгожээ. Багалзуур болдоо мөнөөх хүүтэй уулзаад "Дүүхөө мондог хөдөлмөрчгүй юм да. Ахын чамааг хуушуур ундаагаар дайлъя гэхэд гин томоогүй жаал инээмсэглэн толгойд өгчээ. Гамбаач бас дуугүй байсангүй хүүгийн толгойг илж ийм хөөрхөн ажилсаг сэргэлэн байттай байвал энэ нийгэмд ядрахгүй дэ гих зэргээр цаасан малгай өмсгсөн байна. Хуушуур идэж дууссаны дараа болдоо тамхи асаангаа. Чи бидэнтэй нээлж амархан мөнгө олох арга байна гэвэл Зоригт Баатар. Ямар ажил? Би муу ажил хийхгүй гэжээ. Цаад хоёр муухай мөвшөөснө. Шудрах хөдөлмөрөө бидэнтэй цуг самарт явах уу? Гүй би энд ажилтай. Чамд 250 мянган төгрөг бэлнээр өгнө. Ердөө 3 хоногийн ажил. Идэж уух хоол хүнсний мөнгө чамаас гарахгүй хэмээн ятгав. Хүү, нэрээ юу? Ах нь заа гэвэл яозгүй хүмүүс шүү гэж. Багалзуур шулуухан хэлжээ. 200 мянган төгрөг гэдэг хүүд маш их мөнгө гэдэг нь цайлган царайнаас анзаарагдаж байлаа. Гамбаач гэсэн хүч өгч дээр нэмээд чи гэртээ уут цайруулсан самартай харна гэхэд Зоригт Баатар сая л зөвшөөрөв. Хүү энэ зур нэг юм бодсноо. Би ээжтэй энэ тухайгаа хэлчихэд хамт явъя гэхэд болдоо. Эхийгээ гинт баярлуулах шиг сайхан юм энэ хорвоо дээр байдаггүй юм. Чи бидэнтэй хамт самарт явчихад гэртээ шуудаа самраа өрн 200 мянган төгрөгөө ээжтэй өгвөл маш их баярландаа хэмээн ятгаж дөнгөв. Ингээд тэр гурав нийлэн нарантуул захаас гарчээ. Тэр орой богд уул руу өксөд хөвч тайгаад очин майхан барьж тов хийв. Хоол унд чихэр бов, арх дарс гээд идэж уух юм үнэхээр хөглөрч байлаа. Маргааш өглөө нь мандахын улаанаар нар Зоригт Баатар самранд гарав. Тэр ямар ч ажилд хурдан шуурхай шаламгаач. 2 хоногийн дараа цайруулсан самраа уул аваа шиг болгов. Энэ зөөрхөө. Ээч маань хайж байгаа ахтай ихэд 2 ир. Юунд санаа зовох вэ? Мөнгийг ч өгнө. Одоо дахиад 2 хоног самар түүх хэрэгтэй гэж шавдуулав. Самар түүх гэж Зоригт Баатар ёстой л буулгадаг хүү айчээ. 2 ирийн бодож байснаас хэд дахин илүү самар түүж түүнийг оройн цайруулжээ. Ингээд Гамбаа унаа олж ирэхээр болсон бөгөөд тэр хооронд Багалзуур жаал 2 самраа өрн хөвчөөс буужээ. Болдоогийн хувьд хүүд 200 мянган төгрөг тоолж өгнө гэдэг үнэхээр хайрын санагдж байлаа. 2-ыг алж болсон юм чин 3-ыг алахад яадгийн гэсэн бодол засаршгүй гэмт хэрэгтний толгойд эргэлтэн. Энэ мог модны ховл руу боомлоод чихий. Эсвэл толгойг нь чулуугаар бяц цохиод газар болчихыг гэсэн юм бодож явсан аж. Удалгүй уулзах газараа Гамбаа унаа олж чадалгүй буцаад ирсэн байна. Багалзуур гал хамдаа хандаж энэ мог өнөөшн цааш харуулна гэхэд Гамбаа мөнгөнийхэн талыг өгөөд зодоод хөөчгөл болоо юм шүү гэжээ. Гэвч олон удаа орон аавын сууж шоронцсон замтай болсон болдоо. Хуцуу ачиж яах вэ? Гэр оронтой хүн. Харин надад 200 мянган төгрөг гэдэг чинь хэдэн сар амьдрах мөнгө хэмээн хэдрэглсэн байна. Тэр шөнө Багалзуур самар дүүлгсэн хүүгээ алхаар зэгсэж байсан боловч тэдэнтэй явуулын 2 самарчин таарч хоноглов. Болдоо шүдцэн. За яах вэ? Энэ муу алзыг дахиж хөлснөхгүй болтол нь боож олондаа хэмээн занж байсан аж. Ингээд самраа тушаасны дараа хүүг хуурам эхэлж дагуулan явж хүний хөлөөс зайдуу авчраад төмөр замаас холгүй онц гэрцхий харахаар хороолсон байдаг. Алуурчин итгээд шоронд байхдаа ядарсан хоригдлуудын аманд гутлын улавчаа чихэж доромжлох дуртай нэгэн байсан гин. Яг л энэ аргаараа хүүгийн улаан хавлаад улавч чихэн тамлан хороожээ. Шүүхээс эрүүгийн хуулийн 91 дугаар зүйлийг үндэслэн болдоод ялын дээд хэмжээ
Гамбатад 12 жилийн ялыг чанга тэглэмтэй шоронд эдлүүлэхээр шийдвэрлэв. Гэвч хэрцгий алуурчдын гарт амин алдсан хөөрхий хүү эргэж босохгүй лээ.